2000 оны дундуур гарсан этгээд сонин хэрэгүүд. Ихэнх хэрэг танхай, шунхай ус хонцонгийн сэдэлтээр үлдэгддэг. Эдэн дундаас 2004-өөс 2006 оны хооронд гарсан хүний санаанд оромгүй инээдэмтэй, эмгэнэлтэй гэмт хэрэгүүдийг тоомлон хүргэхээр боллоо. Цэдмажав гэх өвгөн нас 65, 30 шахамжил дунд сургуульд түүх газар зүүн багш хийгээд тэтгэврт гарчээ. Гавьяаныхаа амралтыг эдлэх болсон өвгөн өглөөний 6 цаг 30 минутын орчим гарч гүйдэг юмсан ч тэднийгээр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороолд амьдардаг тулаан Цэдмажав эрхчлөөний талбайг тойрон шогшиж хөл гарынхаа чилээг гаргадаг аж. 2004 оны 9 дугаар сарын 15-ны өглөө эртлэн гүйж явтал Ленинийн музейн 19 давхар байрны 1-р орцсны өмнө уутан гахаанд чигсэн зүйл харагдав. Явж очоод онгойлгож үзвэл дотор нь мөнгөн эмээл хазаар, мөнгөн аягнууд, гуйл, шармал бурхад, хит утга, эртний үнэт хэдлэлүүд пиг чигсэн байлаа. Өвгөн өнөөх гахааг дааж ядан үүрээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрт хүргэж өгчээ. 6 дугаар хорооллын 11-р байранд амьдардаг Бат Төмөр гэх баян эрийнхээс алдагдсан 123 сая төгрөгийн үнэт хэдлэл болохыг цагдаагийнхан илрүүлж өвгнөөс мэдүүлэг авчээ. Өвгнөөс мэдүүлэг авч байсан мөрдөн байцаагч таач сэргэлэн хүн юм. Хөөргийг нь гаргаад өгчихвөл яасан юм бэ гэж хачин зүйл асууж эхэлсэн байна. Цэдмажав ямар хөөрг гэвэл цагдаагийн ахмад. За яах вэ? Хулгайлсан хөөргөө санахгүй байгаа бол 72 цаг хоригдохдоо санана биз. Би уг нь таныг шууд ганц судагт хорих байсан юм. Настай хүн гэж бодоод ивэр үцхээр шийдсэн юм шүү гэж яг л фашистын гестапын яргачин шиг шүд зууж харцаараа хутгалжээ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг үг амьдрал дээр эсрэгээрээ хэрэгжиж саатуулах байр руу хөөрхөө үгнийг атсан түүхтэй. Орон байрны мэрэгдсэн хулгайчид ямар зоригтой эргэн Бат Төмрийн гэрээг ухаж үнэт хэдлийг нь авч гахаанд хийчгээд орхиод явсан нь гайхалтай. Эд зүйл бүрэн байсан агаад ганцхан 30 сая төгрөгийн үнэтэй их гарын усан манаг хөөрг алга байлаа. 3 хоногийн дараа мөрдөн байцаагч сэжигтэн өвгнөөс хэдэн зүйл лавлан асуугаад ганц удагт цагдан хорив. Хөөрхий Цэдмажав хар толгоогоо шааж яах гэж хулгай эд зүйлийг цагдаагийн хэсгээр авчирч өгөвдөө гэж мөрдөнд халаглан хэвтэж байсан нь ойлгомжтой. Мөрдөнд орсон хойно камерын атман ир. Өвгөнгөө та битгий шаагаад байгаарай. Өчнөө сая төгрөгийн эд зүйл олж өгчөхөд байхад юу боллоо гэж мөрдөнд хордог юм. Чи юм уу жаахан охин хүчинтсэн эсвэл бууны нохоо хийх гэж яваа амьсгаа өстэй гэд өдөржин тамлаж ирүүдэн шөөсөн тухай хожим Цэдмажав нулимс тослуулан ярьж байлаа. 60 насыг наслахтаа мөрдөн шорон битэл эрүүлжүүлэхэд орж үзээгөө өвгөн 2 сар ганц удагт цагдан хоригдоод ашгүй орон байрны хулгайчид баригдан тэр байр цаатсан түүхтэй. Нийт 130 саяын үнэт хэдлийг нь олж өгсөн Цэдмажавт Бат Төмөр шагнал урамшил өгөх нь бүхэл баярлалаа уучлаарай гэдэг үгийг хэлээгүй гэдэг. 2005 оны 6 дугаар сард нэг бүр нь 2500-аас 15600 төгрөгийн үн бүхий нийт 36 сая төгрөгийн Mobicom-ийн картыг галт тэрэгнээс тэнмэлж алууд хулгайлжээ. Mobicom хөдөө орон нутгийн салбаруудаа карта шууд ангаар хүргэдэг юм байна. Улаанбаатар замын үүдийн чиглэлийн галт тэргэнд тээж авсан бараанаас зөвхөн Mobicard-ын хэрэглэгчдэд зориулсан нэгжийн карт хулгайлсан жаалууд өнөөхөө сайн шандад зарах гэж яваад баригджээ. Mobicard-ыг хулгайлсан тохиолдолд ашиглах боломжгүй. Mobicom-ын төв серверээр картын дугаарыг ашиглах боломжгүй болгож эсвэл хулгайлсан эзэн гар утсандаа картыг хийсэн тохиолдолд шууд баригдах юмсан ч. Мөн 2006 онд Израильд Гейша нэрээр бие үнэлж байсан 2 монгол бүсгүйг тус улсаас албатан гаргажээ. Хэргийн эзэд болох уянгас сүх Чамин болор нар 22 настай хагаад Бээжинд бие үнэлж байгаад Израиль руу гарсан байна. Израиль Монгол улс 2 жилийн хугацаанд визгүй учраас тэд ойрхот орнуудад бие үнэлэхээр шийдсэн бололтой. Гэвч тус улсын хууль шашны зүхээс бие үнэлэх явдалтай тэмцдэг учраас уянгас сүхийн санаачилснаар хоёулаа Японы үндэсний хувцас болох кимоно худалдаж аваад өөрсдөө гейша болгожээ. Чингээд монгол хүүхнүүд Израилийн цэргийн ангаар явж хэд хэдэн эрчүүдэд Японоос ирсэн гейша гэж итгүүлэн бие үнэлж авахдаа зарим айлын гэрээс их хэмжээний мөнгө алтан цаг үнэт хэдлийг хулгайлаад амжижээ. Гэвч олон хавар нэгэндээ гихчээр Японд дээд сургуульд үргэсэн Симон гэх эрд бүтэн биений массаж хийхээр урагдан очив.
Монгол хүүхнүүд Саянара Каначиба гэхээс заашгүй байсан тул гэрийн эзэн цагдаа дуудан хуурамч гейша нарыг барьж өгсөн байна. Цагдаагийн газраас уян гсүгч амин болор нарыг Түрк дэх манай элчин сайдын яамд хүлээлгэн өгч даруй нутаг буцаахыг шаарджээ. Хүний нутагт хуурамч гейша болж бие үнэлж байсан монгол бүсгүйчүүдийг гадаад хэргийн яамны консулын газрын ажилтнууд тосч аваад нутаг руу буцаасан гэдэг. Нүр амаа битүүлсэн 3 этгээд. Улаанбаатар дээд сургуулийн жижүүрийг хүлээд дээрэмдсэн хэрэг 2005 оны 11-р сарын 1-ний шөнө гарчээ. Жижүүрийг ажлын байрандаа сууж байхад нь шөнийн 1 цагийн орчимд үл таних 3 залуу дайран орж ирээд толгойд нь хувцас нөмөргөн гар хөлийг нь мяндсан утсаар хөлж аманд нь зангааж хэж орхисон байна. Гэмтгтгээдүүд улмаар санхүүгийн өрөөний хаалгыг эвдэн орж Хятад улсад үйлдвэрлэсэн 3 ширхэг сейфийг авч зогтжээ. Харамсалтай нь сейфэнд $1 доллар байгаагүй бөгөөд оюутнуудын сургалтын баримт, сахилгын зөрчил гэх мэт бичиг баримтууд пигч гисэн байв. 3 дээрэмчин өнөө хүртэл Баян зүрх дүүргийн цагдаагийн хэлцээхэн олоогүй боловч дээрэмчдийн ач гавьяагаар Улаанбаатар гэрх сургууль сурдаг, сахилга зөрчил гаргадаг сурлагаар тааруухан сургуулиас хөөгдөх оюутнуудын хэрэг цагаатсан ажээ. 2006 оны 1-р сард оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн нэгэн хэрэг илэрчээ. Баян зүрх дүүргийн 19-р хороо 19-ийн 186 тоодод оршин суух хаягтай Батбаяр гэгч этгээд шоронгоос солигдож гарсныхаа дараа зурхааш тэр бишийн цаг тооны бичгийг хууль бусаар 10,000 хувиар хэвлүүлэн замын үдийн бомтоор оруулж ирж байгаад Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтсийн ажилтнуудад баригджээ. Бусдын оюуны бүтээлийг хулгайж, хуулбарлан олшруулах гэмт хэрэг Монголд өдрийн од шиг цөөхөн гардаг. Ийм төрлийн гэмт хэрэг 24 цагийн дотор баригддаг гэдгийг Батбаяр даанч тооцоолсонгүй. Өчнөө сая төгрөгөөр шатаж дээр нэргээд шоронлууга маршлах нь тэр. Хан уул дүүргийн нутаг дэвсгэрт байдаг биокомбинатын хашаанаас 2005 оны 4-р сарын 16-ны өглөө 8 хайнаг хулгайлагджээ. Хайнагуудыг цусан суулгах халдварт бомбын өвчлөлийн үүсгэгчийн тарилгаар дуршдаг аж. Дуршилтын хугацаанд тэдгээрийн арьс мах байнгын шарах бүглаатай байдаг. Нэг үгээр хайнгийн махыг нийцсэн хүн цусан суулга халдварт өвчин тусах нь дамжиггүй. Хүнээс хүнд амьсгал туслын замаар халдаж мэдхээр байв. Энэ төгшөөрт мэдээ хотын бүх дүүргийн цагдаа хүчнийхэн онцгой байдлын ажилчдыг нойр носон сэрээжээ. Хайнаг туршилтанд байдаг тул байнгын хордлоготой махыг нь хүнсэнд хэрэглэх ямар ч боломжгүй. Гойд хордлого өгөх учраас хүний амь насанд хүрэх аюултайг онцгой байдлын ерөнхий газраас анхааруулжээ. Нисэх Ярамгийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналттай өв. Хайнагууд зүүн гоён дээр OCDIK гихчлэн тамхтай. Дээрх тамгаар болон хөх халдсан унжуу аюуртай бөөр алга халтар гихчлэн зүсмийн хайнагийн талаарх мэдээллийг дугаарын утсуудаар авахар болов. Гэвч махны чэнж галхуу гихчийн мэдээллээр туршилтын хайнагийн мах ард иргэдэд яг зарагдахын даваан дээр гартуулсан удаатай. Улаан махны бузар хэрэг бас дахин гарсан юм. Сонгон хайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших хуч нар Улаанбаатар импексэн агуулгаас их хэмжээний гахаан өөх алдагдсан хэрэг гарчээ. Цагдаа хүчнийхэн хэргийн халуун мөрөөр орж улмаар их хэмжээний гахаан өөхийг хурааж гайлын баталгаатай агуулгад битүүмжилсэн байсан аж. Хэргийг улсын мөрдөн байцаах газраас шалгаж байгаад битүүмжилсэн эдүүрийн баримтаас нь алга болсоор байсныг мэдээгүй гэн. Учир нь лацдсан агуулгыг хувийн харуул хамгаалтын албаар давхар хамгаалуулж байсандаа бүрэн итгэж байсан бололтой. Эд мөрийн баримт болсон бүтээгдэхүүн алдагдсныг тухайн хамгаалтын алба бараг 7 хоногийн дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Харин харьяаллынхаа дагуу дүүргийн цагдаагийн хэлтс гэмтгтгээдийг шуурхай илрүүлж өрдөө 24 цагийн дотор саатуулж чаджээ. Алтан сүх гэгч тус харуулын хамгаалтын ажилтан залуу битүүмжилсэн бүтээгдэхүүнийг өөрийн ээлжин дээр гарах болгондоо амжуулж олон удаагийн үйлдэлээр хулгайлан авч зарж байгаад эцэст нь бүгдийг нь авч отсон байна. Ингэхдээ хулгайн үйлдэлээ илэрч магадгүй гэж үзсний үндсэн дээр өөрийн хүсэлтээр хэдхэн хоногийн өмнө ажилласаа халагдаад улмаар гадаадд гарах гэж бичиг баримтаа хөөцөлдөж яваад саатуулгджээ. Агуулгад зөвхөн гахаа өөх төдийгүй гахааны болон дахианы мах мөн бусад бараа байсан боловч алтан сүх зөвхөн өөхөөр занимаалдж байсан нь гайхалтай. Дэлхийн миссийн тэмцээнд Монгол улсыг төлөөлж хонгор зулбсгүй 2006 онд оролцсон. Тэрбээр
Англи хэлийг 2 сарын дотор үзэж судалсан. Би алх болно хэмээн итгэл төгс мэдэгдээд явсан ч сансан амжилтаа үзүүлж чадаагүй лээ. Яг л Английн Лондонд болсон дэлхийн миссийн тэмцээнд дээгүүр давхиж яваад хоосон хоцордог мисс бат цэцэг шиг юм болжээ. Үүнд мисс хонгор зулын буруу гэж юу ах вэ? Дэлхийн миссийн тэмцээнд ихэнх тохиолдолд Европ, цагаан арснууд тэргүүн дэд байрыг эзэлдэг жамтай. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг гэх Азийн хүчирхэг гүрнүүд их хэмжээний мөнгө амлаж эсвэл миссийн тэмцээнийг олон сая доллараар ивент тэгвэл мисс нь амжилт үзүүлэх магадaltaй гэж байгаа. Энд мисс бүсгүйн талаар бус түүнтэй үерхэж явсан хуншгүй залуугийн үйлдэлд налаар өгүүлэх болно. Дэг ихч залуу хонгор зуртаа үерхэж үүр төрөндөө ч ороод амжижээ. Нэг удаа Д мисс бүсгүйгээ дагуулan зочдуудад тоноглохдоо түүний аягтай унданд нойрсуулагч эм хийсэн байгаа юм. Хонгор зулыг ухаангүй ундж байхад Д тусгай зориултын камер мэргэжлийн фотоаппарат гаргаж ирээд бүсгүй нүцгэн гоо биеийг ичгүүр сонжуургүй авч нууцаар бичлэг хийж орхисон байна. Ингээд дэлхийн миссийн тэмцээнд өрсөлдөх шалгаруулалтанд тэнцсэн хонгор зулыг явах болоход нь дээгэгч тэрхүү бичлэгээ нийт дэлгэн хэмээн сүрдүүлж 10,000 Америк доллар нэхэж дарамтлжээ. Харин хонгор зул хариуд нь мөнгө бос цагдаагийн ихнийг илгээснээр айлган сүрдүүлэгч залуу саатуулагдан халахын эрсийн зүрхэнд шар ус хуруулдаг ганц судагт хоригджээ. Дээгэгчд бусдыг айлган сүрдүүлсэн дарамтлсан хэрэгээр эрүүгийн хэрэг үүсгэн улсын мөрдөн байцаах газар шалгаж дуусаад Хариа дүүргийн прокурорт шилжүүлсэн байдаг. Төв аймгийн нутаг дахь өндөр дов жуулчны баазад Чингис хаан киноны зураг авалтанд оролцож байхад нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ойд зориулан найруулагч Эрдэнэ булганы удирдлаганд Үхэж улуулна киног бүтээж зураг авалтанд Чингисийн цэрэг болгохоор дотоод цэргийн 181-р ангийн цэргүүдийг тоглуулжээ. Цэргүүд дайсантай байлдах хэсэгт зураг авч байх явцад байлдагч Батхүү өрөөс нь нүдээ сэлмэнд сэтлүүлэн сохлов. Харамсалтай нь киноны баг зураг авалтын үед явагдсан ослыг манай тал хариуцахгүй гэснээр нүдээ сохлуулсан байлдагчийн арга гэрийнхэн Төв аймгийн цагдаагийн хэлцэд хандсан боловч өнөөдрийг хүртэл Батхүүгийн хохирлыг төлөх хүн гарч ирсэнгүй. Бас 2005 оны 6 дугаар сард гарсан энэ хэргийг шалгах явцад зохиомол жүжиг болохыг тогтоов. Худалдагчид халдаж бүр хутгалсан гих 3 залуу зохиомол дүр бүтээж мөрдөн байцаалтанд хүндрэл учруулжээ. Хошин шогоос инээдэмтэй уг жүжиг тавигдахаас 2 хоногийн өмнө 3 од security хамгаалтын албаны ажилтан гав барьцаалан 800 төгрөгөнд хүнсний зүйл тус дэлгүүрээс хөдөлтөн авчээ. Уг гавыг ашиглан саран гарав найзаараа өөрийнхөө гарыг артаа гавлуулав. Бусдын аллаганд орсон гэдгээ үнэмшилтэй болгохоор дэлгүүрийнхээ 23 см урттай хутгаар мөн л найзаараа зүүн гараа хутгалуулжээ. Хэргийн эзэн саран гаравт мөнгө хэрэгтэй болоод хэрхэн олох арга бодон тархиаг ашиглаад сууж байтал найз алтан чимэг нь ороод ирж удахгүй болох саран гарын төрсө өдрийг тэд хэрхэн тэмдэглэхээ ярилцав. Ингээд эцэст нь хүний ямаар хүүдэгнэх санаа төрж түүнийгээ хэрэгжүүлэхээр зэвсэгт халдлага зохион байгуулж жүжиглэхээр үгсэн тохиролцсон энэ. 6 дугаар сарын 21-ээс 22-нд шилжигшин саран гарав дэлгүүрт ажиллаа хийж байхдаа халдлагад өртсөн дүр тойрчээ. Ингээд алтан чимэг гаднаас орж ирж мэдээд цагдаа дуудсан болж 102-т мэдэгдсэн байна. Мөрдөн байцаагч Ахмад Батгин шиг тэднийг байцаа мэдүүлэг авахад 3 удаа худал мэдүүлэг өгч халдлагад өртсөн нь азартав. Тэр намайг дээрэндүүлчгээд ардаа гавтаа яаж шадлгүй байж байтал найз алтан чимэг орж ирж цагдаа дуудсан гэж ярьсныг найз нь нэг хүн над дээр ирээд сараг гавлуулсан тухайг хэлсэн гэж тэнэгджээ. Эрүүгийн хуулийн 252-ын 2 зааснаар шунхаан сэтлэр гэмт хэргийг хуурамчаар үйлдсэн хэмээн ялт тулгаж 830 мянган төгрөгийн хохирлыг төлөвлөх шийдвэр гаргасан байна. Мөн 100 айлын 10 дугаар байрны 25 тоотод амьдардаг Чимэд орж гэхээр цагдаагийн хэлцээр миний байшинг дээрэмт чиглээ гэсээр орж иржээ. Хэргийг шалгавал найгүй аригчин Чимэд орч нь өөрийн эзэмшлийн байрыг бусдад 6 сарын хугацаатай түрээслээд өвлийн хүүтэнд арчаагаа алдахдаа ийм арга сэтсэн байв.